За сайн байцгаана уу? За энэ 7 хоногийн маань сургалтын дадлага хичээлийн маань цаг эхэлж байна. За энэ удаагийн хичээлээр бид гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт 4-2-оор нэг эргэлттэй хөдөлгүүрийг 5 цагаас удирдах гэдэг ийм дадлага хичээлийг орох гэж байна. За өмнөх хичээлээр бид хоёр талын эргэлттэй хөдөлгүүрийн удирдлагын хэлхэн дээр хязгаарлах таслуурууд мөн дохионы гэрлүүдийг холбох хэрхэн яаж холбож ажилуулах тухай судалсан байгаа. За энэ хэлхээ маань хөвчлэн хаалган дээр голдуу тавигддаг юм хэлхээ байна. Хаалга нэгдэх, хаагдах үед ашигладаг хэлхээ байдаг тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээлийн маань зорилго нэг талын буюу зөвхөн нэг тишээгээ эргэдэг цахилгаан хөдөлгүүрийг 5 газраас удирдах ажилуулах хүчний болон удирдлагын хэлхийг судлах юм байна. За 5 газраас удирдах схемд шаардлагатай тоноглол нь рубильник буюу залгах салгах төхөөрөмжний ширхэг. За цахилгаан соронзон залгуур КМ цахилгаан соронзон залгуур нэг ширхэг 380 вольтын дулааны эрлээ нэг ширхэг SBC, SBT гэдэг нэртэй марктай 2 даралттай асаах унтраах коноп 5 ширхэг. AM буюу асинхрон хөдөлгүүр 380 вольтын нэг ширхэг цахилгаан дамжуулагч утас гэсэн тоноглолууд схемд шаардлагатай болох нэ. За Сүмэн эрлээ аппликейшны нэгээд саяныхаа хэрэгтэй тоноглолуудаар хэдүүлээ схемээ зурж өгье. За хамгийн нэгдүгээр бидэнд тэжээл хэрэгтэй 3 фазын L1, L2, L3, N гэсэн тэжээлийн шугам хэрэгтэй. За үүний дараагаар залгах салгах төхөөрөмж рубильник буюу автомат таслуур аль нь жуулна. За S1 гэсэн рубильник сонгож авъя. За үүний дараагаар КМ соронзон залгуур нэг ширхэг хэрэгтэй. Энэ маань КМ соронзон залгуурын үндсэн контактууд. За одоо бидэнд дулааны эрлээ хэрэгтэй. Дулааны эрлэнээс маань бас нэг ширхэг орно. F1 дулааны эрлээ. За хамгийн сүүлд мотор хэрэгтэй. За эдгээр маань хүчний хэлхээнд орох тоноглолууд байгаа. За хүчний хэлхээнийхээ холболтыг хий. Тэжээлийн L1 шугам маань залгах салгах төхөөрөмжийн 1-р фаз дээр L2 маань залгах салгах төхөөрөмжийн 2-р фаз дээр L3 нь 3-р фаз дээр холбогдлоо. За залгах салгах төхөөрөмжөөс соронзон залгуурын үндсэн контактууд холбогдно. Соронзон залгуураас дулааны эрлэний үндсэн контактууд холбогдно. За дулааны эрлэнээс цахилгаан хөдөлгүүр асинхрон хөдөлгүүр маань холбогдож байна. За хүчний хэлхээ бол ингээд болчихдог. За удирдлагын хэлхийг холбоё. Удирдлагын хэлхээнд маань хамгийн түрүүнд дулааны эрлэний залгаатай контакт хэрэгтэй болдог. За залгаатай контактыг эндээ сонгож авъя. За энэ маань дулааны эрлэний контакт учраас дулааны эрлээ маань F1 гэсэн нэртэй байна. Үүнийхээ K1 гэсэн нэрийг өөрчлөе. F1 болгоод өөрчлөхөөр дулааны эрлэний маань залгаатай контакт нь 95, 96 гэсэн тоотой байдаг. За контактаа эргүүлээд тавьчихъя. Холболт хийхэд амар байлгах үүднээс контактыг эргүүллээ. За одоо бидэнд зогсоох коноп 5 ширхэг, асаах коноп 5 ширхэг хэрэгтэй.
Удирдлагын эхлэхийг холбоход бол хамгийн түрүүнд зогсоох конопууд маань тавигддаг байгаа. За энэ эндээс маань 5 ширхэг хэрэгтэй. 1 2 3 4 5 ширхэг хэрэгтэй. Яг гэвэл хөдөлгүүрийг бид 5 газраас удирдах схем зурах гэж байгаа. Учраас 5 зогсоох коноп хэрэгтэй гэсэн үг. За одоо бидэнд хасаах коноп мөн 5 ширхэг хэрэгтэй. Хасаах коноп маань энэ нь. За хасаах коноп маань зэрэгцээгээр холбогдох учраас оршин цуглаад байрлуулъя. Хэрэгтэй. За мөн хасаах конопыг блоклох блок контакт KM соронзон залгуурын блок контакт хэрэгтэй. Блок контакт маань K1 нэртэй 1314 гэсэн дугаартай юм контакт байна. За одоо бидэнд KM соронзон залгуурын катушк зүрхөвч хэрэгтэй. Зүрхөвч гэсэн ийм тоноглоод удирдлага эхлэхийн дарамт. За одоо холболтыг нь хийцгээе. За 7-ны яриланы 96 маань L1 фазаас дижигдэн 95 маань эхний зогсоох коноп дээр. За зогсоох конопнууд маань бүгд хоорондоо цуваа холболтоор холбогддог. За хасаах коноп руу холбогдлоо. За хасаах конопууд маань хоорондоо бүгд холболтоор холбогдож байдаг байгаа. За блок контакттай мөн зэрэгцээ холболтоор холбогдлоо. За хамгийн ихний хасаах конопноос соронзон залгуурын маань зүрхөвч дижигдэн. За зүрхөвчний А1 маань 0 фазтай дижигдэн. За энд холболт маань харагдахгүй байгаа учраас схемээ жижигрүүлье. За ерөнхийдөө ийм холболт болдог. За одоо холболтоо шалгаж үзье. Шуурмаг хөдөлгөж болохгүй. За холболтоо шалгаж үзье. Холболтоо шалгахад хасаах конопны аль ч хасаах конопыг дарахад хөдөлгүүр маань эргэх ёстой. Аль ч зогсоох конопыг дарахад хөдөлгүүр маань унтрах ёстой байдаг. За эхний хасаах конопыг даръя. За энд таслуур залгах салгаатай байгаа учраас залгачихъя. За эхний хасаах конопыг дарахад за энэ дээр блок хийхгүй байна. Блок хийхгүй нь энд блок контактныхаа нэрийг өөрчлөггүй алдаа гаргасан байна. K1 гэсэн нэртэй байна. Энэ соронзон залгуур маань KM1 гэсэн нэртэй байгаа учраас энэ блок контактыг бид KM1 гэсэн нэртэй болгох ёстой.
За нэрийг нь өөрчлөе. KM1. За одоо KM1 болсон. За одоо холболтоо шалгая. Эхний асаах конопыг дарахад соронзон залгуурын маань катушк ажиллаад үндсэн контактууд татаад мотор маань ажиллаж байна. За эндээс дуртай айл нэг конопыг дарахад хөдөлгүүр маань унтрах ёстой. За асаах конопны эдгэр 5 асаах конопны айл нэгийг дарахад хөдөлгүүр маань асах ёстой. За асч байна. Соронзон залгуурын зүрхэвч татлаа. Мотор эргэлээ. За дурын нэг зогсоох конопыг дарахад хөдөлгүүр маань зогсох ёстой. За хөдөлгүүрийн гол дээрх ачаал 5%-аас хэтэрсэн тохиолдолд дулааны эрлэний маань халах элемент халаад энд дулааны эрлэний залгаатай контактууд салж өгснөөрөө хөдөлгүүр маань тэжээлгүй болж хамгаалагдана. За өнөөдрийн хэлхээ маань ерөөсөө ийм хэлхээ байна. За ингээд цахилгаан хөдөлгүүрийг 5 цэгээс удирдах боломжтой. Одоо оройс, холоос, дундar зайнаас гэх мэтчлэнгээр цахилгаан хөдөлгүүрийг дуртай цэгээсээ холбох удирдах боломжтой ийм холболтыг хязгаарлаа. Хүчний хэлхээ маань энэ байна. Удирдлагын хэлхээ маань энэ байна. За ажиллах зарчим нь саяхан багшийн ярьсан зүйлүүдийг энэ дээр бичсэн байгаа. Та бүхэн хичээл дээрээсээ судлаад уншаад төвчтэй тэмдэглэл хөтлөөрэй. За анхаарах зүйлс нь бол зогсоох конопыг удирдлагын хэлхээнд цаваагаар холбож өгдөг. Асаах конопуудыг удирдлагын хэлхээнд зэрэгцээгээр холбож өгнө. За пуск буюу асаах коноп маань нэг блок контакттай байж болно. Хэдүүлээ сая нэг блок контакт сонгож авч зурсан, ажилуулсан байгаа. За багшийн заавал зөвшөөрлөлтөөр 380 вольтын хүртэл залгаж ажилуулна. За энэ холболтоор хөдөлгүүрийг хэдэн ч газраас удирдах боломжтой байдаг. За гэртээ та бүхэн схемээ сайхан зураад аппликейшн дээрээ туршаад скриншот хийгээд коммент хэсэгт оруулж дадлахад өгнүүлээрэй. За та бүхэндээ амжилт хүсье. Хичээлд анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн дадлахаар уулзцгаая.